За сайн мэцгаанаа. Стресс ба сэтгэл зүйн асуудлын талаар энэ удаагийн дугаараар оруулъя гэж бодлоо. За тэгэхээр стресс гэдэг нь болохоор ер нь ачаалал ихтсэн нөхцөлийг бол хэлж байгаа. Тухайн хүний дааж чадах хэмжээнээс хэтэрсэн зүйлийг хийлгэх тийм хүлээлт. Нэг бол нөгөө хүн өөртөө бас хийх зорьсон тийм хүссэн зүйл. Энэ хоёрын асуул стресс бол бүтнэ. Ажлын ачааллаас гадна босоод одоо жишээл харилцаанаас үүсэх стрессүүд байна. Эрүүл мэндийн нөхцөл байдлаас болж үүсэх ачааллууд одоо стрессүүд байна. Сэтгэл санааны тавгүй байдлаас болж үүсэж байгаа одоо тийм стресс тийм үү зүйлүүд байна. Ийм зүйлүүд бол байгаа. За тэгэхээр яагаад стрессийн талаар бид нар санаа тавих ёстой гэхээр стресс нь болохоор маш их олон сөрөг зүйлүүдийг нөлөөллүүдийг бол бий болгож байдаг. Хүний амьдралд бас тийм сайн биш уул мөрийг бол үлдээж байдаг. За жишээлбэл урт наслтын юм бол дайсан болж байдаг. Эрүүл мэндийг бол сүйтгэж байдаг. За уур бухимдал гэдэг ч юм уу амгалан тайван байх байдал тэр сэтгэл зүйн одоо төлөв байдал одоо эерэг байхаасаа тэгээсээ дэш нэг рүү төгж явах тохиолдол одоо эерэг байна гэж үзэх юм бол 100% байхаасаа илүү бүр доошоо тийм үү тэг хөв рүү очсон гэх мэт иймэрхүү нөхцлөөс болоод сэтгэл зүйн төлөв байдлууд муу байгаа учраас ажлын бүтээмж буурна харилцаанд бол сэв суун их олон зүйлүүдийг эрүүл мэндэд бас хохирол учруул стрессээс хэтэрхийх хуримтлагдсан стрессийг зайлуулах тийм үү үүнээсээ ангижрахын тулд их идэх гэдэг ч юм уу тийм нөгөө эсвэл уух гэх мэт нөгөө эрүүл мэндээ сүйтгэх ийм зүйлүүдийг бол хийж идэг байна. За тэгэхээр энэ стресс гэдэг зүйлийг бид нар тодорхой хэмжээгээр ойлгоод юунаасаа болж энэ стрессийг миний өөрийнхөө амьдралд бий болоод байна гэдгийг олж авч мэдээд тэгсэн оноо бол хэрхэн яаж ажиллах одоо ангижрах вэ гэдэг тал руу бол ярих хэрэгтэй. Нийгмийн хувьд нийгмийн стресс бол бас маш их байгаа. За тэгэхээр нийгмийн стрессийн хувьд болохоор бид нар бол их л ерөнхийд бол бухимдалтай явдаг. Тэгсэн хэрнээ энэ бухимдал нь болохоор хөвчлийн юунаас байна вэ гэдгийг харахаар чирэгдэл ихээр учруулдаг иргэдэд ямар нэгэн ажлыг хийхэд хөөцөлдөхөд гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ маш их эмх зэгцгүй эмх замбраагүй байдлаас бий болж байгаа их одоо стрессүүд байгаа. За тэгэхээр энэ эмх зэгцгүй эмх замбраагүй байдал их усүрлүүн бид нар явах хэрэгтэй. Түүнээс одоо жишээлбэл өдөр тутмынхаа яанамын бухимдлаас тийш очихоор тэгээстэй бөө юм бөө толгой өвдсөн ажил гэж тийм үү тэрнээсээ гарч ийн гэж одоо жишээлбэл өөрийгөө тайвшруулна яана гэдэг шиг тэр болох зүгээр нэг энгийн зүйлүүд гол юм болохоор нөгөө цөмрүүгөө бид нар очиж тэр бухимдлыг үүсгээд байгаа стрессийг бий болгоод байгаа тэр зүйл рүүгээ хамгийн их атакийг бол дайралтуудыг шийдлүүдийг тийшээ бол зорж хийж явах хэвээр. За эсвэл маш их хэмжээний бол ажлын бас ачааллаас бас болно. За тэгэхээр ажлынхаа ачааллуудаа ч гэсэн дороо бодоод өдөр тутам ингээл нэг юм ингээл өнгөрүүлээд байжсан арай илүү хөнгөвчлөх арга нь юу байна гэдэг ч юм уу. Тийм шинэлэг тал руу бүтээч тал руу бас шилжүүлээс их зүгээр байх боломжтой. За мэдээж тэр дотор болохоор мэдээж харилцааны асуудал нөгөө дарагтайгаа зөвлөдөх бус тусуудаа тэр талынхаа ямиг нэг сайн таниулах тийм үү нөгөө хэдийгээ ятгах гэх мэт иймэрхүү зүйлүүд ээж бас давхар нэмэлт ажлууд байдаг учраас бид нар болохоор тэрнээсээ бол төвөгшөөгөөд тиймэрхүү зүйлээс төвөгшөөгөөд өдөр тутмынхаа ажиллаа ингээл за байгаар ингээл өршөөлөлээд байдаг. Гэхдээ энэ бол нөгөө чимээгүй хөл гэдэг шиг тиймэрхүү тал руу яваад байгаа учраас зарим юм дээр дайрах зүйл дээр бол дайраад тий. За тэгээд энэний дараа тийм үү ийм одоо урт хугацааны тий айтайхан одоо жишээлбэл стресс багтай ийм ажиллах орчин бүртгэн шүү гэдэг ч юм уу ажиллах нийгэм байна бий болох юм шүү амьдрах нөхцөл бүртгэх юм шүү гэдэг талаас нь яваад үзвэл бас боломжтой тэр тал руу одоо зориглоод тий мэдээж гэхдээ юм хийхэд бол маш их юм орно л доо. За тийм баа. За нийгмээс гадна одоо хувь хүний өөрийн бас стресс гэж байгаа. За тэгэхээр хувь хүний стрессийн хувьд болохоор
юунаас бий болж идэх хэрэг хвчлээ өрсөлдөөнөөс одоо бид дотоод өрсөлдөөн эсвэл өөрөө өөртөө өрсөлдөх өрсөлдөөн байна. Эсвэл өөр одоо хүн өөрт байгаагүй юмыг маш их хүсдэг гэж байгаа. Тэрнийхээ хойноос тийм үү тичааданх тийм үү эсвэл өөрөө л бусад улсууд тэ харьцуулах гэх мэт иймэрхүү зүйлээс болж маш их стрессийг өөртөө бий болгож яадаг. За дээрэс нь энэ байдал нь болохоор бас нэг юм айдсыг тийм өрсөлдөөнөөс болох үүдсэн бас айдсыг өөртөө бас авчирч яадаг гэх мэт иймэрхүү зүйлүүд бий болгож яадаг. За тэгэхээр хувь хүний хувьд хэрхэн яаж стрессээс ангижрах вэ гэдэг тал руу бол ийм 3 төрлийн бол зөвлөгөө байна. За нэгд нь болохоор яах вэ гэхээр стресстэй амьдралын хэв маягаа зохицуулах гэж байгаа. Стресстэй амьдралын хэв маягаа зохицуулах. Тэгэхээр ямар зүйл хүн өөрийнхөө амьдралынхаа талбаруудаа бол эхнээс нь олж харах хэрэгтэй юм шиг байна. Аль талбар дээр над хитрхи ачаал байна вэ гэдэг эхнээс нь ялгаж тий олж харах хэрэгтэй. За тэгээ юунаас болж тийм үү тий энэ ачааллыг бий болж ийн гэдгийг мэдээж доош нэг хут хөнгөж нэг талбараа олцсон юм чинь цааш нэгээд хөвөд олон шүү дээ. За тэгэхээр энэ сүүлийн үед нөгөө минималист гэдэг юунууд маш ихээр гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө минималист амьдралын хэм маяг гэдэг бас надад бас аюу зүгээр юм болов уу гэж бас санагдаад байгаа. Тэгэхээр хүн их юмтай байх тусмаа төдий хэмжээгээр тэрэндээ тавих анхаарал, тэрэндээ тавих зүйл нэгтдэг. Тэр хэрээрээ нөгөө ачаал нь бол өсч идэг. Тэгэхээр нөгөө л стрессийн асуудал. Нэг басны бид өөрөө өөрсдөө одоо ачааллыг тийм үү те бар мөнгөөрөө төлөөд мөнгөөрөө хөдөлж аваад тэгээд өөртөө сайн дураараа тэр ачааллуудыг бол тохоод байгаа тийм тал байдаг. Тэгэхээр энэ нөгөө хэм маяг тийм амьдралынхаа хэм маяга бас айгу олж харах хэрэгтэй. За тэгээд нөгөө талаас болохоор түрүүчийн нөгөө ярьсан шиг нөгөө айлхаар бүтээлч тал руугаа ч юм уу айлхаар хөнгөвчлөх тийм боломж юу байна гэдэг тал руу бас байвал зүгээр өдөр тутмынхаа амьдралын зүйлсийг. За хоёр дахь зүйл нь болохоор юу вэ гэхээр аливаа нэг зүйлд үзүүлж байгаа одоо сэтгэл зүйн хувьд ч юм уу үзүүлж байгаа хариу үйлдэлүүдээ одоо бүрэн дүүрэн ухамсарлахын тулд өөрийгөө сайтар ажиглах хэрэгтэй. За тэгэхээр энэ нь болохоор юу гэхээр бид нар ямар нэг асуудал гарахаар тэрэнд хитрхи одоо реакцлаад ч юм уу тий хүн дээр тусгаж аваад байна уу гэдэг ч юм уу. Иймэрхүү тал дээр бол маш их анхаарах хэрэгтэй. Тэгээ тэрнээс гарч байгаа ямар нэгэн тийм сөрөг тийм үйлдэлүүд бол юу вэ? Тэр тал зүйлүүдийг маш их олж харж явах хэрэгтэй. За нөгөө талаас болохоор дотоод дуу хоолойгоо маш сайн сонсож явах хэрэгтэй. Ямар сөрөг болоод нөгөө өрсөлдөөн хүн өөртөө өрсөлдөөнийг бий болгож байгаа учраас одоо тэр байхгүй юмныхаа хойноос тийм үү бодно санаашрна гэх мэт иймэрхүү зүйлээс болж өөртөө стресс бухимдлуудыг үүсгдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйл рүү тийм үү ороод байгаа тэр одоо бодолтой барих тий сонсох ямар нөхцөлд ийм бодлууд орж ирдэг нь тэгээд тэр нөгөө сөрөг бодол болгоныгоо хэрэггүй одоо жишээлбэл одоо цагт биш зүйл рүү хандсан бодлыг аль хордоо торн барьж авч явах хэрэгтэй. Өөрийнхөө бодлыг бол мониторинг хийж явах хэрэгтэй гэж тийм зөвлөгөө бол байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор их олон зөвлөд одоо жишээлбэл ингэснээрээ одоо нөгөө нэг зүгээр нэг нууцын талаар ярьсан ч гэсэн хүн байхгүй зүйлээ ч юм уу эсвэл ямар нэг сэтгэл дүүрэн бус зүйлээ бодоод тацмаа тухайн зүйл маань маш их томордог. Харин эсэргээрээ тийм үү те эерэг зүйлийг харин байхгүй зүйлийг харин ягаад байлгаж болохгүй гэж тий тиймэрхүү одоо эерэг талаас нь бодоод эерэг зүйл рүүгээ их анхаарлаа тавиад хэрхэн яаж энийг бий болгох уу гэдэг ч юм уу тий өөрийнхөө бодлоодыг тэр тал руу нь одоо болгох тал руу нь чиглүүлээд ингээд явах аюу хэрэгтэй. Тэгэхээр энэ өөрийнхөө бодлыг энэ дотоод дуу хоолойгоо маш их ингээд бодож явах барьж авч хяналтандаа агуулж явах хэрэгтэй. За тэгээд нөгөө талаасаа хүн чинь нөгөө нэг юм намайг шигчээл нэг юм өдөр болгоо яриад дараа нь нөгөө нэг ярьсан юм дахин яриад яваад идэг улсууд идэг. Тэгэхээр нөгөө нэг юм болохоор асуудал яриад идэг. Асуудлыг ярих биш шийдлийг ярих гэдэг юм дээр бол бат зогсож явах хэрэгтэй. Тэгээд нөгөө талаас хүн чинь нөгөө бодлороо явдаг. Бодлороо амьдарч бодол нь хүнийх нь өөрийнх нь амьдралыг бол зургалж яадаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө амьдралыг зургалж яадаг. Тэгэхээр ямар бодол
тийг зургалж ин тэр шигээл хүн чинь өөрөө ирэхгүй бас нөгөө хандах нь бол ойлгомжтой. За тэгэхээр нэгэн тал одоо нэг жалга мухарт ч юм уу те ямар нэгэн нөхцөл байдлаар борлоод ундлаа ч юм уу те нэг сэтгэл зүйн асуудал байлаа гэхэд тэр талаа бодоод байхаар тэнцэнээс гарах ямар ч боломж авахгүй нөгөө л юм аа л бодоод байна. Нөгөө л юм яагаад ямар ч гарцсан байхгүй. Харин тэрэнд орвол нөгөө эерэг талаас нь ингээ бодох юм бол нөгөө эерэг бодол маань болохоор бидний хувьд болохоор тэр жалгаас гарах одоо авирч гарах олс болж таарна гэсэн. Тэгэхээр нэгсэн тэр эерэг бодлосоо улам тийчээгээ эерэг бодлосоо зуураад те дэшээ авираад мацаад тэгэд нөгөө өөрийнхөө тэр асуудлыг шийдвэрлэх тал руу нь явах айгуу чухал. Тэгэхээр энэ нөгөө бодлын асуудал өөрөө өөрийгөө хянах тий өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох, өөрийгөө бүрэн ухамсарлах тал дээр маш сонсох тал дээр энэ бол бүр өөрийгөө маш ихээр дасгалжуулах хэрэгтэй. Энэ дасгалыг болохоор мэдээж хурдан хийчихгүй л хүн өөрөө энэ нөгөө нэг хүн ямиг сурахад нэг юм дөрвөн арга байдаг. Дөрвөн одоо төлөв байдал байдаг гэж. Тэгэхээр тэр дөрвөн төлөв байдал нь болохоор эхний ээлжинд хүн өөрөө ерөөсөө мэдтгүү гэж байгаа. Тэр мэдтгүү байж байсан ямиг хин нэгэн хэлэхээр мэддэг болдог гэж байгаа. Мэддэг ч гэсэн өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэхгүй байна тийм үү. Тэгэхээр эхнээс нь мэддгүй байж байгаа мэддэг боллоо гэдэг чинь нэг шат агцсан гэсэн тийм үү. Тэгэхээр хэрвээ та энэ асуудлыг мэддгүй байсан бол одоо мэддэг болчлоо гэсэн. Тэгэхээр үнэхээр нэг нэмэх бонус тийм үү тий. Би бас мэддэг болчлоо тийм үү тий. Юун дээр алдаад байгаа мэддэг болчлоо гэдэг чинь дараагийнхаа үйлдэл хийх бас нөгөө энерги болно шүү дээ. Цэник болно. За тэгэхээр энэ мэддэг зүйлээ бид нар одоо хэрэгжүүлэхийн тулд байнга өөрийнхөө тэр нөгөө нэг зүйлдээ хяналтуудыг тавьж явах. Хяналтуудыг бодол дээрээ. За зарим үед санамсруугаар ингээд хичнээн мэдсэн ч гэсэн өөрөө мэдлгүй яатсан. Сүүлд нь бүр өнгөрсөн хонь нэрээ тийштэй. Би нэрээ тэн дээр зэгцэн байшгүй гэж бодно. Тэгэхэд тэр хугацаа тэр нөгөө сүүлд нэг хэдэн хугацааны дараа ч яж болно тийм үү тий. Тэр хугацаа нь чи ингээд бодлоо ингээд дахин тэр зүйлээ ингээд анзаараа яваад гэх юм бол тэр нөгөө хугацаа агшин хоёр нь одоо анзаарах тэр хугацаа үлдэх хугацаа хоёрын хоорондох тийм нөгөө зай нь болохоор багасаад ирнэ гэсэн. Тэгэхээр баг хийсэн дороо ямар нэг үйлдэлийг хийсэн дороо гяс нөгөө нэг санаад яна би буруу хийчлээ гэж бодоод ирнэ гэдэг чинь айгүй тийм маш одоо таны нөхцөл байдал үнэхээр сайжирч байгаа гэсэн. Та өөрийнхөө бодлыг тийм хянах тийм төвшин рүүгээ очиж байгаа дор нь бүр илрүүлж чадж штэ. За одоо тэгээд дор нь илрүүлж чадж байгаа юм чинь тухай үед нь захирах гээд үзэх хэрэгтэй. За тэгэл ойлгосон мэ иймэрхүү маягаар явж идэл аяанда тэр зүйл чинь бол өөрийнх чинь болчихно гэсэн. Тэгэхээр энэ бол бүрэн өөрийнхөө тэр бодлыг хяналтанд авна. Хяналтанд авцсныхан дараа болохоор шууд одоо нэг усны ноёрхон манайхан тэр одоо сөрөг бодлуудыг бол шууд ноёрхох хэрэгтэй. Тэгэхээр одоо бол дарлуулад байгаа бас байна шүү дээ. Ерөнхийдөө тийм сөрөг юмнууд дарлуулчаад. Тэгэхээр тэр одоо тэр сөрөг зүйлсүүдийг бид бол эхний ээлжинд барьж авах ингэж тий энэ бол удаан хугацааны процесс гэж хэлсэн. Барьж авах хэрэгтэй. Тэгээд баагаар ойртож тий хугацаа зайцаа ингэж нэмэж өөрийнхөө сэрэмж тийм үү тий анзаарах тийм чадамж нь сайжирсаар байтал яг тэр тухайн яг тэр үйлдэл дээр нь барьж авдаг байх хэрэгтэй. Үйлдэл дээр нь бариад авсан бол зогсоох чадамжтай болно гэсэн. За зогсоох чадамжтай болдог болцсон бол та ноёрхож чадна. Дараа нь тэр хүний бүр тэр одоо сөрөг бодлыг бас сэхгүй байтал болтол нь тий эерэг бодлоор бол дарж явах хэрэгтэй. За ийм зүйл байна. За 3 дахь зүйл нь болохоор сэтгэл зүйн эмчилгээ буюу утга учирын эмчилгээ гэж энэ ном бол гарсан байна. За тэгэхээр энэ сэтгэл зүйн эмчилгээ гэдэг дээр болохоор сэтгэл зүйчнэр очно сүүлийн үед болохоор айгу сэтгэл зүйн маш юу авчин л да. Тэгэхээр энэ бол айгу зөв эерэг маш их хэрэгтэй зүйл гэж бол хараад байгаа. За тэгэхээр нөгөө талаас бас зарим нэг хүмүүс болохоор энэ хэрэгтэй гэдгийг мэдээд сэтгэл зүйч рүү явж байгаа улсууд байна. Зарим нэг нь болохоор үгүй би ямар тийм хүнээс сэтгэл зүйчээс нэгтэй зөвлөгөө авах хэмжээний биш гэж бас бодож байгаа улсууд бас байж байгаа. Гэхдээ тэр бодож байгаа улсууд тиймэрхүү зүйл бодож байгаа улсууд болохоор зөвлөгөөд болохоор юу гэхээр ямар ч хүнд тийм үү сэтгэл зүйн нэг тийм блок байдаг. Сэтгэл зүйн энэ талын ч юм уу те ямар нэгэн уналт одоо сэтгэлийнх нь гүндэн ч юм уу те нэг юм
бүр бул харж болов байх чинь бул харж болов жижигхэн ч юм уу эсвэл ямар нэгэн үйлдэлийг чинь хязгаарлаад байдаг юм хийх гэхээр нөгөө нэг тэг болоод байдаг. Эсвэл бусдад харилцаа ихээр нөгөө харилцаа чинь нэг л тийм өөрийн чинь санснаар биш болж өгдөгөө гэх мөн өөрийгөө ингээд урагшлуулах бас болж өгдөгөө гэх мэт тиймэрхүү маш их одоо блокуд байгаа. Тэгэхээр энэ сэтгэл зүйн хувьд болохоор хүн ер нь сэтгэл зүйн хүн учраас маш их одоо гэмтлүүдийг авч яадаг. Тэгэхээр энэ гэмтлүүд гэдэг нь одоо жишээлбэл хин нэгний хэлсэн үг, хин нэгний гомдоосон зүйл гэдэг ч юм эсвэл өөрийн чинь бодоогүй байсан хин нэгэн өөрийн чинь ямар нэг байдлаар хуурах, мэхлэх гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал бас байна. Янз бүрийн зүйлээр хүн бол тодорхой хэмжээний бол шарахыг бол авч яадаг. За мөн тодорхой хэмжээний сэвүүдийг бол авсан байдаг. Тэгэхээр энэ болгоно нь болохоор энэ нэг стрессийг бий болгож яадаг. Нэг талаас нөгөө талаас тэр зүйлүүд маань болохоор яг хөөр биднэрт байнга л одоо ачаалагдаад бидний биетэй л хамтал бидний оюун санаатай, бидний сэтгэл санаатай одоо сүнс одоо бие махбод бүхэл юмтай бол хамт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгон маань болохоор бидний бүхэл амьдралд бол нөлөөлж яадаг. Бидний харах өнцгөнд нөлөөлж яадаг. Зүгээр сайхан эрүүл харилцаа байх хэвээр байдал хин нэгэнтэй байдал чи өөрөө мэдгүй нөгөө хүнээ гомдоочдөг ч юм уу тий гэх мэт иймэрхүү байдлаар хэрэг шаал тэнэг үйлдэлүүд хүн бас хийх үе байдаг штэ. Заримдаа болохоор бүр хүмүүс амьдралынхаа утга учирыг олохгүй бас амьдрах улсууд бас маш их байна. За тэгээд ялангуяа бас ингээд Ахмад улсуудын зарим улсуудыг бас харахад бас өрөвдөлтэй байдаг хүмүүс ихэвчлэн сэтгэл зүйн асуудлаа ерөнхийдөө нуудаг хин нэгнийг ялангуяа ойр дотныхоо мэдчих юм бол одоо бас зовчондоо гэж боддог ч юм уу. Иймэрхүү байдлаар нууж хаах тохиолдлууд их байдаг. Уг нь бол хүн тэр чинь бие бид нар өвдлөө гэхэд тийм үү эмч үзүүлээд эмчлүүлдэгтэй адилхан сэтгэлээ болохоор бид нар бас биеэсээ илүүгээр одоо хамгаалах тий илүүгээр одоо тэрийг бол нандинж одоо явах хэрэгтэй зүйл юм байна. Тэгэхээр сэтгэл зүйн эмчилгээ маш их хэрэгтэй. Ямар ч хүнд хэрэгтэй. За тэгэхээр энэ талын зүйлийг болохоор ямархуу одоо гарч ирж байгаа basic одоо үндсэн зүйл нь болохоор яг үхээр эрт дээр үеэс болохоор ерөнхийдөө шашин тий шашин ерөнхийдөө энэ талын юм бол хариуцсан явдаг гэсэн. За одоо болохоор яг хуу бясалгал хийн гэдэг ч юм уу сэтгэл зүйч тий яг одоо сэтгэл зүйн талын сэтгэл зүйн судлаач эдгээр гарч ирсэн байна. Бясалгал хийж байна. За мөн Библи янз бүрийн унших гэдэг чинь янз бүрийн тийм одоо эерэг тий зүйлсүүдийг унших, эерэг зүйлс дээр санал бодлоо тавих, зөвхөн сайн сайхныг бодох гэх мэт иймэрхүү зүйлийн эмчилгээнүүд маш ихээр хийгддэг болж байна. За тэгэхээр энэ тал руу бас хандах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс 3 зүйлийн одоо стрессээс ангижрах 3 юм арга байна. За тийм тэгээд энэ номноос энэ утга учирын эмчилгээ хэсгээс нь Икигай ном дээр гарсан хэсгээс та хүн уншиж үзүүлээ. За Морита гэдэг эмчилгээ байт юм байна. За Морита эмчилгээнийх нь болохоор үндсэн зарчим нь болохоор нэгд мэдрэмжээ хүлээн зөвшөөр хит их бодолд автсан байхдаа тэдгээр бодлуудаа хянах аль эсвэл тэднээс зугатах гэж бүү яар. Хэрв тэгэх аваас улам эрчимжнэ гэж байна. Хүний сэтгэл хөдлөлийн талаар Зэн мастерт нэг давлгаанаас гарахын тулд нөгөө давлгаараа шилжих аваас эцэст нь бид хөлгүй далайд живж одно гэж хэлсэн байдаг. Мэдрэмжийг бид өөрсдөө бий болгодоггүй. Тэд зүгээр л хүрээд ирдэг бөгөөд бидний хийх ёстой зүйл бол хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр нууц зайл нь сэтгэл хөдлөлөө ухтан хүлээж авах явдал юм а гэж байна. Сэтгэл хөдлөлийг цаг агаартай зөөрөлдөг. Цаг агаарыг урьдчилан тааж эсвэл хянаж чадахгүй. Бид зөвхөн ажигладаг. За нэг Вьетнамын хувраг хэлсэн үг байт юм байна. Сайн байна уу ганцаардл минь өнөөдөр ямар шуухан байна. Наашаа ирээд хажууд минь суугаач би чамд анхаарал тавья гэсэн үгээс ямагт иш татаж ярьдаг. За хоёрт нь хийх ёстой зүйлээ л хий. Заримдаа харин одоо төвлөрөх хэрэгтэй гэж байгаа. Мөн нөхцөл байдлыг бодож эргцүүлэх шаардлагагүй гэж байгаа. Нэг юм боллоо гэхэд зөвхөн өөрөө их хөтлийг л бодоод байдаг. Тэгэхэд
энэ дотор амьдарч байгаа улсад ганц биш, би энэ дэлхий дотор амьдарч байгаа хүн ганц би биш шүү дээ. Тэгэхээр надаас гадна өчтөрчнөө олон хүмүүс шүү. Тэр олон хүмүүсийн энэ бүгдийнх нь эрх шиг тий өөр хооронд нь ингээ холилдоо сүлжилдээд ингээ спиралдаад бүр ингээ нейрал тий сүлжээ шиг болцсон юм дотроос орж ирж байгаа нэг жижиг нөлөөллийг би өөр дээрээ шууд тэрийг тусгаж аваад хүлээж аваад тэрэнд нь ингээ реакцлаа яваад байна гэдэг бол ерөөсөө ямар ч утгагүй зүйл гэдгийг бол ойлгосон ба. За 3-т нь болохоор амьдралынхаа зорилгыг олж нэ гэж байгаа. Сэтгэл хөдлөлөө бид удирдах чадахгүй, харин өдөр тутмын үйл хөдлөлөө хянаж чадна. Тэгэхээр тиймийн учир бид зорилготой байх хэрэгтэй. Тэгэхээр өдөр болгоны одоо жишээлбэл сэтгэл хөдлөлийн тэр нэг таамаглагшгүй цаагаар шиг тийм үү тийм зүйл төвлөгдснөөс өөрсдийнхөө зорилгодоо хөдлөгдөд яваа. Тэгэхгүй бол одоо жишээлбэл ийм дураараа ажилтдаг хүүхдүүд байдаг шиг тэр болгоны одоо жишээл тих гээд байна, би халууцаад байна, би ягаад байна гэхэд тэр болгонд ингээд дэш дош гүгээд байхаар хамгал юм үргэлдэж дуусан шүү дээ. Тэгэхгүй гэр зөвхөн урагшаага тавиад өөрийнхөө зорилгынхоо хөвөөд явах нь айгуу чухал. Энэ гэсэн ийм зүйл байна. За тэгээд эмчилгээнийх нь хувьд 4 үе шат байд юм байна. За нэгт нь болохоор тусгаарлаж 50 амрах үе шат. Хэрвээ та ямар нэгэн сэтгэл зүйн ч юм уу бүр ингээ готролт эсвэл цохилтонд орсон бол энэ эмчилгээг нийтлэлийн юм маш их сонирхох хэрэгтэй. За тэгэхээр энэ болохоор одоо жишээлбэл заримдаа бид нар хинтэй ч ярих сонирхолгүй, хинтэй ч уулзах хүсэлгүйгээр ганцхан өөрөө өөртөө байхыг хүсдэг үе бас байдаг. За тэгэхээр тиймэрхүү үедээ болохоор маш их унтаж амрах бас айгүй хэрэгтэй. За тэгэхээр тэр тусгаарлаж 50 амрах үе шат гэдэг юм хэлсэн байна. За тэгэхээр ямар нэгэн өдөөгчгүй телевизчүүд юу ч ном найз нөхөд гэр бүлийнхэн байхгүй зөвхөн өөрөө тэгэл хэсэгтээ дор хаяж нэг 5-7 өдөр ч юм уу тий сайхан амрах хэрэгтэй. За хоёрт нь болохоор хөнхөө даалгавруудаар эмчилнэ гэж байгаа юм. За энэ болохоор бас л нэг 5-7 өдөр. За даалгавар нь болохоор яах вэ гэхээр өөрийнхөө төрсөн бодол мэдрэмжүүдэд бичиж тэмдэглэх. Тэгэхээр тэмдэглэл хөтлөх айгуу чухал. За тэгээ энийг болохоор мөн 5-7 өдөр хийн. За ингэж хийснийхаа дараа гадаа гарна. Ер нь гэр дотроо ч юм уу орчин бөгж яагаад ер нь одоо бол нийгэмд тийм үү агаарт гарч амьсгална гадагшаа гарна гэсэн. За тэгээд амьсгалын нсгал хийн гэдэг юм цэцэрлэгжүүлэлт хийн гэх мэт тиймэрхүү эрийн тойрны ажлуудыг хийн. За мөн хин нэгэнтэй бол ярихгүйгээр за 3-т нь болохоор ажил хөдөлмөрөөр эмчлэх үе шат гэж байгаа. Бас л 5-7 өдөр. Энэ үед болохоор яах вэ гэхээр бие махбодын хүч шаардсан ажлуудыг бол хийнэ гэж байна. За тухайн харин бусадтай харьцах тал дээр болохоор энэ үе дээр болохоор яах вэ гэхээр ямар нэгэн тийм сэтгэлтэй өөрийн бодол санаа ч юм уу үзэл бодол энэ талаар ярихаас илүү зөвхөн нөгөө ажилтайгаа холбоотой л тийм үү зүйлсүүдийг хүртэл жишөөрөгдөн. За 4-р үе шат нь болохоор нийгмийн харилцаанд орох буюу бодит ертөнцид иргэн ирэх үе шатаа гэж. За энэ үед болохоор бол одоо тэгээд утга учирын амжилтыг хийгээд өөрийгөө сэтгэл зүгээ юм гарсан хүн бол тэгээд нийгэмлүүгээ буцан эргэж ирнэ гэсэн. За тэгэхээр энэ хооронд болохоор яг хөхөр хүн өөрөө болоод тэгээ нийгмийн болон сэтгэл зүйн дарамтуудаас ангид зоригтой нэгэн болж эргэн нийгэмд ирж байгаа гэсэн утга болж байгаа юм эмчилгээ байх нь. За ингээ стрессийн талаар ярилцлаа. Мөн стресс болон сэтгэл зүйн асуудлыг эмчилгээ утга учирын эмчилгээний талаар. За тэгэхээр утга учирын эмчилгээнд өөрийнхөө зорилгоо олох гэдэг дээр болох икигай гэнгээд бол онцлж явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ хүртэл хамт ясанд баярлалаа. Subscribe бүртгүүлээрэй. Та бүхэн энэ сувгт мань бүртгүүлээрэй. За баяртай.